Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. За, M5 Pharmaceuts асуулт хариултын контентоос явж байна. Танд энэ микрофоныг зүүчээ. Өдрийн мэнд хүргэе. Биднийг орж ирэхээс өмнө та юу хийж байсан бэ? Би сая нөгөө жорын хяналтынхаа үр дүн нэмжтэй танилцуулчаад ясаг руу авч. За, ус уу, жуус уу? Ус. Энийг танд. За. Та ямар сургуульд, ямар мэргэжлийг төгссөн бэ? Би анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн эмзүүн сургуулийг эмзүүч мэргэжлэр төгссөн. За, та өөрийгөө товчхон танилцуулбал. За, намайг Номын Эрдэнэ гэдэг. Би эмзүүч мэргэжилтэй Монгол Японы эмнэлгийн эмнэлзэн эмзүүч байна. За, оюутан байх үедээ хамгийн хэцүү санагддаг байсан хичээл. Хэцүү. Хэцүү санагдчихсэн хичээл юу вэ? За, тэгвэл хэцүү санагдчихсэн хичээл байхгүй мэн гэж ойлгоо. За, та чөлөө цагаараа юу хийдэг вэ? Чөлөө цагаараа би ер нь подкаст сонсдог да. Галзуу эсвэл даруухан? Даруухан. Урлаг эсвэл спорт? Урлаг. За, та ямар супер хүч чадалтай болохыг хүсдэг вэ? Супер хүч чадалтай. Юмыг айгу хурдан хийдэг болох тийм хүч чадалтай болох хүсэж байна. За, ямар нэгэн киноны гол дүрийн баатар байсан бол та өөрийгөө юу гэж төсөөлөх вэ? Ингэж төсөөлөх вэ? Би нэг тийм нэг шүлэг бичээл нэг байдаг яруу найрагч байдаг ш. Тэгтээ тэр нь болохоор нөгөө эмгтээчүүдийн эрх чөлөөний төлөө тэмцээн дээр байдаг. Яг хэн гэдгийг мэдэхгүй байна. Тэр их гоё дүр санагддаг. За, өөрийгөө та 3 үгээр илэрхийлбэл? За, тууштай. Тэгээд нийтж хүн чанартай. За, өөрийгөө амьтнаар зүйрлвэл та? Амтаа. Туулаа юм болов? Хамгийн ихээр очиж үзхийг хүсдэг газар? Одоогоор бол Мальдив. За, мэргэжлийн хамгийн үн цэнтэй зүйлийг та юу гэж боддог вэ? Аюулгүй байдал. Ер нь бол аюулгүй байдлыг нэгдүгээр тавьж ажиллахыг л хамгийн үн цэнтэй гэж боддог. Эмийн мэргэжлүүдэд хандаж юу гэж хэлэх вэ? Өөртөө итгэлтэй гараа. Тэгээд мэргэжлийнхаа талаарх бүх зүйлсийг тийм шинжлэх ухаанчаар харж чаддаг. Манлайлалтай гараа л гэж хэлмээр байна. За, эмзүүч мэргэжлэр суралцж байгаа дүүнертэй та юу гэж уриалах вэ? Бас л нөгөө тийм эрэл хайгуулч, судлаач тий юмыг сурч мэдээ гэж хүсдэг тийм л сэтгэлтэй байгаасаа л гэж хүсэж байна. За, баярлалаа. M5 Pharmaceuts контент оролцсонд тун их баярлалаа. Өдрийг зэрэгтэй өнгөрүүлээрэй.